Нүүдэлчин ард түмний үн эртнээс уламжлагдсан ирсэн нүүд зөөвөрлөхөд зориулагдсан сууцвал яа харахгүй Монгол гэр юм. Өдгөө техник технологи хөгжсөн үед ч Монгол орны эрсдэс уур амьсгалд монголчууд бидэнд тохирсон сууц хэвээрэн байна. Тэгвэл энэхүү гайхамшигт сууцанд тохирох ханийн хөшиг хэвсийг өнгө үзэмж, дизайн, хэлбэр хэмжээний өргөн сонголтоогоор үндэсний үйлдвэрлэгч Эрдэнэт хэвс үйлдвэрлэдэг. Хэвс нь маш олон давуу талтай. Үүнээс дурдвал загварын маш олон хувилбартай, дуу шуугийн намдаад дулаан хадгалалтанд нөлөөлдөг. Энерги, эрчим хүч хэмндэг гэд маш олон давуу талтайгаар хэвс хамгийн сонголт сайтай шалны материалд тооцогддог. Энэ олон давуу чанарыг зэрэг агуулдаг өөр шалны материал байхгүй. Бид энэ нэвтрүүлгээр хэвсний давуу талыг харуулах хангалттай олон материалыг шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримтайгаар өгүүлэх болно. Хэвс харшил үүсгдэг, хорт бодис ялгаруулдаг гэх мэт хэвсний талаар яригдж ирсэн буруу ташаа мэдээлэл хэрэглэгч олонд байсаар байна. Хэвс нь орчин илүү өнгөлөг харагдуулахаас гадна дуу чимээ тусгаарлагч, галдат эсвэртэй байдлаараа шалганы хамгийн зөв сонголт болж чадах юм. Эрдэнэт хэвс компани хэвсэн бүтээгдэхүүнүүд 100% хоний ноосоор хийдэг нь бас нэгэн давуу тал болж өгч байгаа юм. Эрдэнэт хэвсний цэвэр хоний ноосоор хийсэн хэвсэн бүтээгдэхүүн галдат эсвэртэй, гал ноцоодгүйг та бүхэн харж байна. Харин синтетик материал бүхий бусад хэвс галд хэрхэн эсрэг үйлчил үзүүлэхийг харъя. Үндэсний үйлдвэрлэгч Эрдэнэт хэвс компани бүтээгдэхүүн олон давуу талтайгаас гадна хахир хүйтэн цагт дулааныг барьдаг. Улмаар эрчим хүч хэмж чаддаг болох нь батлагдсан байна. Харин Монгол улсад Эрдэнэт хэвс компани нь Монголын нэхэмлийн хүрээлэн шинжлэх ухааны технологийн их сургуультай хамтран энэхүү дэвшилтэт технологи ашиглаж өөрийн улсын онцлогтой хөрөөн наана боловсруулалттай Монгол гэрийн бүрээсийг зах зээлд нэвтрүүллээ. Эрдэнэт хэвс компани өөрийн нэхмлийн үйлдвэрт олон төрлийн даав үйлдвэрлэн гэрийн цаваг бүрээс брезентийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхлээд байна. Нано боловсруулалт хийгдсэн даавуугаар буюу ухаалаг даавуугаар гэрийн бүрээс болон брезентийг хийснээр эдлэгэний хувьд олон давуу талтай болдог. Үүнд шингэний гаралтай бүхий л бохирдол, тоос шорог түлхэн, нар салхины үйлчлэл, хүчил шүлтэндэх эсвэртэй, эдлэгээ удаантай. Амьсгалдаг шин чанартай учраас гэрээс гарах уур чигээ хадагш нэвтрүүлж, гэртээ цан чийг цохохгүй. Гандаж өнгөн алддаггүйгээс гадна бүрээсний доор хэрэглэж байгаа брезент болон гэрийн эсгийний чанар удаан хадгалагдаж, эдлэгээ нь уртасдаг. Нано бүрээсний дотор тал руу шороо нэвтрэгдэх учраас гэрээс шороо өнөртөж бужигнахгүй зэрэг олон давуу талуудтай байна. Эрдэнэт хэвс компани Монгол хонь болон тэмээний ноосыг үндсэн түүхий эдээ болгон ашиглаж Монгол гэрт зориулан нийт 45 орчим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн иж хүртэл болгон та бүхний хэрэглээнд нийцүүлэн үйлдвэрлэж байна. Монгол гэрийн иж хүрдлийн хэвсний тухай. Монгол хэвс нь хурц тодонгийн утсаар үндэсний чимэглэл, бэлэгдлийн хээ угалзыг оруулан уран гой зохиомжтой, нарийн чамбаны хээстэй, голчлон гоё чимэглэл, хүнд итгэл ёслолд хэрэглэх зориултайгаар хийсэн байдаг. Монгол гэрийн хөгжил дэвшилд Эрдэнэт хэвс компани чухал үргийг гүйцэтгэж гэрийн хөшиг болон дэвсгэрийг хэвсээр урлаж өгсөн хахир хүйтэн өвлийг ажирахгүй давах томоохон шийдэл болж чаджээ. Гэрийн ханд дөлгөх хөшгийг гоёлын цацагтай, хөмсөг, тодгоны хэвсний хамт иж бүрдэл болгон нүүдэл суудлал хийж ханан дөлгөхөд хялбар байдлаар хөнгөн зөөлөн уралсан бол дэвсгэрийн өргөө хэвс нь гэрийн дугуй хэлбэртэ тохируулан гэрийн хэмжээнээс хамаарч 3-5 хэсгээс бүрдсэн байна. Монгол орны ахуй амьдрал зан заншилд нийцсэн зураг дизайн, өнгийн өвөрмөц баялаг шийдлүүд нь Монгол гэрийг тав тухтай, өнгө үзэмжтэй болгож
Ирсэн зочдыг баясгаж гэрийн эцэдийн 5 тухыг хангасан иж бүрдэл болж чадсан байна. Шинжил ухаан технологийн дэвшлийн дүнд бий болсон капрон, полипропилен, полиэстер, акрилик зэрэг нь нийлэг дээр хийсэн хевсэн шатамхай хайлдаг учраас цог хөрөгтөдий цоордог, богино хугацаанд дүрлзэн асдаг, чийг агуулах, дуу чимээ шингээх, дулаан хадгалах чадвар муу, харшилөгдөг, эдлэгээ муутай, хортон шавж, бактери, шимэгч үүрлэх зэрэг олон дутагдaltaй тул олон нийтийн хэрэглээний хандлага байгалийн гаралтай цэвэр носон бүтээгээд хүнөө эргэж байгаа нь зүйн хэрэг юм аа. Тиймээс байгалийн гаралтай цэвэр хон тэмээний ноосыг нийлэг синтетик материалтай харьцуулшгүй юм. Носон хэвсэн байгалийн 100% гаралтай эргэн сэргээ гэдэг бүтээгдэхүүн. Халуун хүйтэн хуурай чигтэй ямар ч нөхцөлд орчин ноос үл хамааран таны хэрэгцээг удаан хугацаанд хангаж чадна. Дуу чимээг шингээж ая дуу тайван орчин бүрдүүлдэг. Хэвс орчныхаа дуу чимээг 80% шингээдэг. Иймч учраас хатуу шалан дээр гарах хөлийн чимээг хүний яриатай зүйрлвэл хэвсэн дээр гарах чимээ нь шивнэхтэй адил юм а гэж харьцуулдаг байна. Байглаасан галдат төсвөртэй чанартай. Бусад төрлийн хэвсийг бодвол ноосон хэвс нь дүрлзэж шатадаггүй. Цогшиж унтардгаас хамгийн галын аюул багтай байдаг байна. Гэр доторх дулааныг удаан хугацаагаар хадгалж, тохилог дулаан тааламжтай орчныг бүрдүүлдэг. Ноосон хэвс нь бусад төрлийн шалны материалаас 10 дахин илүү дулааныг хадгалах чадвартай байдаг байна. Тоосчлтыг багасгаж, агаарыг цэвэршүүлэн элдв төрлийн харшлаа сэргийлдэг бөгөөд энэ чанараа 30 жилийн турш хадгалж чаддаг гэж үздэг. Халтраа агуулгыг багасгаж, аюулгүй 5 тухтай орчныг бүрдүүлдэг. Элэгдэл багтай, эдлэгээ удаантай зэрэг маш олон давуу талтай. Ирийн иж бүрдэл хэвсэнд ханы болон дэвсгэрийн хэвснээс гадна орны хэвс, олбог болон сандлын суудал, үүдний гişгүүрийг хэвс зэргээр урлаж, гэрт халуун дулаан уур амьсгал, тохилог орчныг нэмж иж бүрдэл болгож чадсан байна. Эрэх дөрвөн улирлын эрсдэс уур амьсгалд олон 100 жилийн туршид дасан зохицож ирсэн Монгол хоньны ноосыг эрдэмтэд амьсгалдаг амьд бүтэцтэй гэж нотолсон. Хоньны ноос болон тэмээний ноос нь гуурсан бүтэцтэй учраас агаарыг сайн нэвтрүүлж дулааныг өөртөө хадгалдаг гайхалтай чанарыг өөртөө агуулсан байдаг. Эрдэнэт твс компани нэг бүрэлдэхүүн үйлдвэр болох Эрдэнэт Кашмир компани нь хоньны носон дүүргэгчтэй хүнжил, дээр, эсгий гудас, хоньны носон бүтээлэг зэрэг орны иж бүрдлийг гаргасан байна. Хонь болон тэмээний nooson хүнжлийг хэрэглэгчдийн хэрэгцээнд тохируулан өвөл болон зуны улирал тохируулан хэрэглэхээр 1 квадрат метр талбайд 300-аас 500 грамаар зулж хүнжлийг бөөгнөрхөө сэргийлж хээлж өгчээ. Орны иж бүрдлийн гаднах материалын сонголтын технологичд онцгой холбогдлогч 100% хөвөн даавыг сонгосон явдал нь эрүүл мэндэд тустайгаас гадна нэмгэн даавууны цаанаас ноос харваж гарч ирэх асуудлыг шийдсэн байна. Хоньны ноос нь хөвсгөр зөөлөн дулаан чанараа хамгийн удаан хадгалахаас гадна халуунд сэрүүн, хүүтэнд дулаан байж амьсгалдаг шин чанартай тул алж алтайлах мөч бүхэндтэй гайхалтай сайхан мэдрэмжийг төрүүлэх болно. Мөн синтетик ордерны хэрэглийг бодвол nooson эдлүүдний хизээч чийг татдаггүйгээр онцлогтой. Ноос нь байгалийн гарлаараа харшил үүсгэх шинжийг агуулдаг. Элд бактери, шимэгчдийн үржих нөхцөл болдог. Мөн янз бүрийн хортхий болон орчин бохирдуулагчийг ялгаруулдаг. Амьдрал дээр батлагдсан учраас ордерны хэрэглэлийн үнэлж баршгүй үнэт түүхийд болдог байна. Энэ бүх 100% натурал хүнжил, дээр гудас, орны nooson бүтээлгнээс гадна аяны хүнжил, ордерны хөвөн даавун цагаан хэрэглэлийг иж бүрдэл болгон хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Техник технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтний хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинжлэгдсээр байна. Хүний амьдралын орчин хэв маяг, нийгмийн байдал өөр байхаас гадна гэр бүлдээ хамгийн сайхан 5 тухыг мэдрүүлэхийг хүсэх нь хүн бүрийн хүсэл болоод байна. Үүнтэй холбоотойгоор өөр таалагдсан бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох нь нээлттэй,
бас хязгааргүй болсоор ирсэн. Зах зээлийн энэ үед бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болох үндэсний өв соёлыг шингээсэн байгалийн гаралтай, эрүүл мэндэд ач тустай, экологийн цэвэр бүтээгдэхүүн нөгөө талаар химийн ямар нэгэн боловсруулалт хийгдээгүй гэдгээр хэрэглэгчдийн таашаалд хэдийнээс нийцэж тэдний байнгын сонголт болсоор ирсэн. Эрдэнэ Твс компани бүрэлдэхүүн компани болох Эрдэнэ Текс компани нь өөрийн үйлдвэрлэдэг гэрийн эсгий бүрээс эсгий удаснаас гадна эсгийгээр гэрийн төрөл бүрийн загварын урт болон богино төрийтэй гоёмсог хийцтэй эсгий шахай болон гуталнууд өвлийн улиралд хүйтний нөхцөлд ажилладаг хүмүүсээр үлсэн эсгий гутал үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Эсгий хийх уламжлалт аргыг орчин үеийн гутал хийх технологитой хослуулан хийсэн эсгий шахай болон гутлын онцлог давуу талууд нь гэвэл агаарын солилцоог сайжруулж дулааныг хадгална. Чийг татдаггүй. Бөөр нурууны өвчнөөс сэргийлнэ. Мэдрэлийн цэгүүдийг цочроож цусны эргэлтийг сайжруулна. Хөнгөн дулаахан хөл дэвтээх мөн эсгийгээр далгааны ут, шагайны ут, дөрвөн бэрхийн ком, эсгий цүнх, эсгий олбог, эсгий уловч зэрэг ахын хэрэглээний болон бэлэг дурсгалын зориултай олон төрлийн эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хоньны болон тэмээний насан эдгээр бүтээгдэхүүнүүдийг харахад дутуу зүйлгүй дуусахгүй чанартай. Эрдэнэ Твсний хамт олон маань таны гэрт хэрэгтэй бүхий л зүйлийг үйлдвэрлэж байна. Монгол гэрийн иж бүрдлийг цэвэр ноосон экологийн түүхийд ашиглан бүтээсэн гэрийн дулааныг хамгийн удаан хадгалж өвлийг өнтөө давах таатай боломжийг нээж өгч байна. Дээрх бүтээгдэхүүнүүдийг та хэрэглэснээр нэгдүгээрт эрүүл мэндэд анхаарал тавих боломжтой болно. Хоёрдугаарт гэр бүлдээ халуун дулаан тухтай орчныг бүрдүүлж чадна. Гуравдугаарт үндэсний үйлдвэрлэлд дэмжиж Монгол улстай хөрөнгө оруулалт хийх боломжтой болно. Насан Твсний чанарыг дэлхийд таниулж Монгол хэлсний түүхэн хөгжлийг бид үргэлжлүүлэн бичнэ.